болж Тэгээд байгаа бидний зорилго бол одоо энэ шинжилгээний хариу гараад ирэхээр үндсэндээ тэр махыг устгах гэж байгаа. Шинжилгээний хариу гараад тэр бол тэгэхээр яг одоо энийг ингээд та сая хэллээ шүү дээ. Хүний хувийн өмчөө гэдэг. Нөгөө 507 тонн махчин ч гэсэн хүний хувийн өмч гэдэг өнөөдөр шүүхтэлцээ явж байгаа. Гэхдээ тэнд бүр та мэдж байгаа бол формалдегид гэдэг бодис маханд орох ёсгүй. Цогц хадгалахад зориулагдсан. Ийм бодистой 507 тонн махыг та нар устгах чадаагүй гэж өнөөдөр тэр өвлөнгө өвгийнхөө өчтөр утсан маха хэдийн урт хугацааны дотор устгаж өгөх боломжтой юм. Өмнөх махнууд яасан гэж та бүхэн одоо хяналт тавих болсон юм шүү. Нэгд мэрэгжлийн хэлтийн байгууллаганд байхгүй. Устгалаа гэж бодоход яагаад 22 оноос хойш нэг ч арга хэмжээ аваагүй жилийн хугацаанд иргэн би 22 онд өмхийн махтайгаа байжгаад 23 онд өмхийн махтайгаа байжгаад тайлбар тавиач хэрэггүй байхгүй. Яг хийсэн ажил нь болохоор индексжүүлэх, хөтөлбөржүүлэх, ЭМГ тендер зарлаад ингээд идэг. Тэгэхээр би танд хэлээд байгаа. Та хэд маань одоо өнгөрсөн жилийн тайлбараа тавиад яах вэ? Бүхэл бүтэн ингээд очиж ажиллаа хийх үү? Одоо нөгөө сайдаа зөвлөхтийн буулгаад ирвэл шуурхаа алба гэдэг ингээд нэг хэвлэл мэлтэй авч яваад өөр нь чанж игдүүлэх. Яг түрүү жил байсан юм яг энэ жил яг л тавтагдчих. Түрүү жил байсан мах чинь яг жилийн дараа байгаа гэж байгаа. Тэгээ нөгөө 507 тонн мах нь та бол устгасан гэж зарим хэвлэлд өгсөн байлаа шүү дээ. Би өчигдөр таны лайв үзсэн. Тэр ямар мэдээлэл хаанаас авсан? тэрнийг зөвөр андуураад хэлэгдсэн таа гэж байна. Тэгэхээр бид нар хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд андуураад ч юм уу нэг мэдээлэл өгөхөөр цагдаа дээр дуудагдаад ингээ буруу ташаа мэдээлэл явуулдаг. Шоронд очиод идэхгүй хүү. Танаас тэгэхээр яг ийм их үл байна. Тэгэхээр та бүхэл бүтэн яам төлөвлөж байгаа мэрэгжлийн хүн. Тэгэд би одоо тэр лайвыг чи үзээд сууж ахт хүртэл ичиж байгаа байхгүй юу? Төрийн байгууллагууд уялдаа холбоо алгаа та бүхэнд. Одоо өнөөдөр та бүхэн ажлын хэсгээ гаргаад амралтын өдөр та бүхэн очиж зүгээр лаццсан юм бол одоо ажиллаа хий. Өмнөх лацтай махнуудыг үзмээр байна бид нар. Байгаа мó байхгүй мó. Та саядлаа шүү дээ ажлын хэсэг нэг устгаллын зөвлөл гэдэг чинь нийслэлийн засаг дарганы хамгийн газар байдаг юм байна лээ. Гэхдээ нэг ч хүн байдаггүй юм байна лээ. Манай лайвыг үзэл би тэр хүмүүсийг чи 6 сар хайлаа. Засаг дарганы хамгийн газрын дарга нь хүртэл тэр устгаллын зөвлөлийн дарга ухаантай хүн байдаг. Очоод асуунгууд юун 507 тонн мах. Нөгөө имэлтийн маха устгаагүй байгаа мөг надаас суудах юм. Одоо тэгэхээр ингэ өглөө.